За хэд цаг нэсэ дөрөв? 8 цаг. За онцороо гэсэн гайгүй юу? Айгүй спонтал. За ямар ч амжилттай. Транспорт дээр. Буула. Одоо цаашаа нэг олцоод автобусаараа аах нөх юм аа. Нидерланд шүү. Түр Нидерланд. Тийм. Яахан гэж бодсон. Аахан бэлтгэл хийх байхгүй юу? За өнгөрсөн жилээс манай шинэ залуу тамирчид манай орж ирсэн. Бас бага наснаасаа хүчгийн спортын латин стандарт 2 төрлөөр хоёуланд нардаг усын тамирчид маань. Оролцсон заачлан сайн уу? За. За явсан шүү. За ингээд. Ракурс. Одоо ингээд энэ энэ автобусны суугаад Нидерланд явна. Нидерланд авч 20 хоногийн бэлтгэл хийн. Одоо 3 цаг Явна. яваад Нидерланд. За бид нар 2022 онд төрж байрлаж байсан газар буюу Нидерланд улсын зүд байдаг. Газар энэ газрын энерги өстой гоё. Яг одоо Монголд нэг амралтын газар гэсэн үг л дээ. Анхаар маань ямар гоё юм. It's the, I think it's the writing. Because like when you write, Like the keys in the right place. Өдрийн бид нэр өчтөр орой байлах газар ямарт иж ирээд хэсгээрээ болоод хуваагдаад байшинда орсон. Тэгээд ер нь одоо нэг нэгээрээ бас манай байшинг ягаа Тимт Монгол улсын тэрийн давтаа харагдчих. Тэгэхээр манай хамтлагийн бас гишүүд маань орсон байшин гэсэн үг дээ. За илээшээ. За энэ бас манай байшин байна. Бид хэд ер нь гайгүй ойрхон байшин байгаа. Манай байшин байна. Манай байшинд бас айгүй сонирхолтой хүмүүс явуулагдсан. 5 охин нэг залуугийн хамт зургуулаа. Бас нэлийн урт хугацаанд хамтдаа амьдрахаар гэсэн байгаа. Сайн уу та? Тэр сайхан уснаа. Гоё. Логны дүрс аваад явж байна. Тэгээд За. домдоор нь оруулах гад тэгээд алхаж исэн чинь та суур өчтэй тий. Өргөн штэ. Одоо бид нар ч монголчууд энэ гин биш зам байхгүй юу? Яг тэгэхээр бид нар ирсэн газрынхаа одоо сав оронд нэрсэн энэ сав орныг хариуцдаг эзэд гэж байгаа. Тэр эзэдэд за ингээд Монголоос ирсэн одоо энэ хүүхдүүдийг аятаа тухта байлгаж өгөөрэй гэдэг чинь одоо сав орныхын эзэдэд гэж байгаа юм уу? Тэгчэн. Тэгээд ер нь яг монголчууд ч энэ сүүг өргөдөг тий аян замд явахт нь аян замын өрөөд өргөж өргөдөг. Одоо та хэд аав ээж гэсэн араас ч төгсөл мөрөөдлөөтэй хөрөх замд ардан байгаад сүүг өргөж байгаа шүү дээ. Тэгээд сүүг өргөхөд бол ямар нэг төлбөргүй юм шүү дээ. Тэгсэн ерөөсөө маш их хэд шийдтэй зүйл байдаг. Та тэд нэрээс хязгааргүй одтой зарчмууд байсан багс. Гүйд ч одоо бэлтгэл харахдаг гэж байгаа бохоо болоо. Тэгээ монголчууд ч ер нь өөрсдөө ингээд нэг цэвэр агаарт гараад ямар нэгэн орон зайн юм баримж ингээд хүлэгдэхгүйгээр байх юм орчинд их дуртай байдаг. Тэгээд энэ яг тэр бидний тийм нөгөө ахмадаа маань айгу ойрхон байгаа юм байна. Дэше харахаар түн бомоод те хязгааргүй тийм одуудтай тэгээд цагаагаар явж гисэн сайхан. Монголд одоо идэх хүтэн болж байгаа үед энэ хайг тухтай байлна шүү дээ ер нь. Орон цагийн араас чанартай унтах те анхаарч байна. Их чухал гэж одоо сонгосон шүү дээ. За одоо бид нар хүнсээ цуглуулахаар явах гэж байна. За тамирчид маань эхний өдрөө бас нөгөө яг бэлтгэл хийх заалт маань маргаашнаас эхэлнэ. Тэгээ өнөөдөр болохоор яг бүжигдэглээч тооны заалгатаа танилцах га тэнд латины тамирчид маань их хөхөө явсан байгаа. Тэгээд цөмөрөө нэг дэдгүүтээр болоод гоо хүнсээ цуглуулчаад амраад маргаашнаас жинхэнэ бэлтгэл үзэл тарантай л гэж бодчих. За яг хөө тий. Наад чи одоо гоё юм шүү. Наад чи гоё юм шүү. За бид нар за бид тэгээд хүнсээ цуглуулаад нэг 3-4 хоногийн хүнсээ цуглуулаад яаж вэ? Бас нэг хүчтэй юм биш үү?
баяагаас та. Босод идэв шүү. Маш гоё ирүүл зөв. Базааж авах. Оройн хоолндоо гоё махцах гэдэг. Сүү яг уу. Тэхээс хэлбээ. За яг уу. юу? Өндөр зардаггүй гинэ. Тийм үү? Зүс юм. Нэг 2 хоногтой нэг хүнс. Гол 3 хоногийнхаа хүнс. Зэрэг цуглуулад хүлээнийх нь хоол гэлдээ авч явах хүнснүүдийн тэгээд өдөр оройд идэх хоол хүнс ингээд бэлдээд явдаг. Энэ жил манай 2 тамирчны ээж тэгээ нөгөө талдаа бас манай гарагч манай эмч давхар хэрэгчтэй манай их ч олон жил бидний яг тэмцээн орлооныхоо дарыг хариуцж үзэж арын ажлыг маань хариуцж үздэг гэсэн. Энэ жил хайр эндээс юу хараад байгаа. Хатас агсраа. Хоолтой их юм харлаа муу. Яа хоол амттай шүү. Айгу бичлэг хийсэн чи айгу бичлэг хийгээд явчихсан чи амар шилтэй юм дээр уур дээр зогссон баг ч нөө. За өнөөдрийн хашиг энэ хүн чон хоёр хүний хоол. Саваагац. Тэгээд бид нэрийн одоо нэг сар амьдрах гэрмаа. Тэгээд маш төгтэй дулаахан яг өдөд чинь бол Европ орнуудын хамт чихүн дандаа нэг борооны үед юм шиг дандаа өдөр болгон шиврээ байгаа. Тэгээд амьдарч байгаа байраа маш төгтэй байгаа. Тэгээд 32 тамирчин яг ихний хэмжээнд ирсэн байгаа. 32 тамирчин 2 ээж 2 тасалж байгаа шүү дээ. 32 хүний бүрдүүлээд ирсэн байгаа. Тэгээд мөрчтэйхан өглөөний цай ундаг бэлдэж явуулаад тэгээд заалтандаа явдаг завсархан болгохноор гэдэг хүмүүс өөрсдөө бэлдэж аваад байгаа. Одоо тэгээд өглөөнөөс хол дөнгөж босоод энэ хоолндуудыг хийж эхэлдэг. За тэгээд ажил ингээд дууссан юм шигнээс ирсэн ингээд дуустахгүй. Тэгээд эмхтэй хүний ялгаач үлсэн шүү дээ. Чичүүд нь ингэж хараад холын юм хараад зэрэг хийж байгаа. Алтууд нь ингэж хараад байгаа шанан манах те. Гүү гэдэг юм ажил хийж байна. Тэгээд